Сайн бацгаана уу хүүхдүүдээ. За багш нь өнөөдөр 20 тооны бүтцийг оруулна. За далаад ямар амьтад амьдардаг вүлээ хүүхдүүдээ? Нэрлээрээ. За зүйтэй. За тэгвэл багш нь өнөөдрийн хичээлд дараах амьтныг сонгоо авлаа. Яст мэлхий. За энэхүү яст мэлхийнүүдийг хараарай. За багш нь энэхүү яст мэлхийг дугаарлана. За дугаарыг уншаад яваарай. 11 За дугааруудыг уншсан баг. За та нар гайхаж байна уу хүүхдүүдээ? 1-ээс 10 хүртэлх дугаартай яст мэлхийнүүд хаана байгаа юм болоо гэж. За эдгээр 1-ээс 10 хүртэлх дугаартай яст мэлхийнүүд нь эдгээр яст мэлхийнүүдэд олох нь байна. За тэгэхээр одоо бүгдээрээ эдгээр яст мэлхий болон энэхүү хүснэгтийг ашиглан 20 тооны бүтцийг бий болгоно. За энэхүү хүснэгтэнд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. За 20 нүд байна. Эдгээр 20 нүд болон эдгээр яст мэлхийнүүдийг ашиглан 20 тооны бүтцийг гаргая. За эхний 11 дугаартай яст мэлхий байна. За тийм үү 11 дугаартай яст мэлхий 11 дүрс тавьчээ. Нүд болгон дугуй дүрс. За нэг нүд нь 1 дугуй. 1 дугуй, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11. За дүрс тавигдаагүй хэдэн нүд байна? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Тэгвэл 11 нь 9-тэй нийлэхээр 20-ыг бүтээдэг байна. За 9 8-ийн яст мэлхий гараад ирлээ. За дараагийн 12 дугаар яст мэлхий. За нэг дүрс нэмээд 12 болно тийм ээ. 12. За хоосон нүдийг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За 12 нь яах нь? 8-тэй нийлэхээр 20-ыг бүтээдэг байна. За 13 дугаар яст мэлхий. Дахиад нэг дугуйг нэмээд 13 боллоо. За хоосон нүдийг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Тэгвэл 13 дугаартай яст мэлхий нь 7 дугаартай яст мэлхийтэй нийлээд 20-ыг бүтээдэг. За 14 дугаар яст мэлхий нь өөрийнхөө нэг дугуй дүрсийг тавиад 11 4 дугуй дүрс боллоо. Хоосон нүдийг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6. Тэгвэл 6-тай нийлэхээр 20 үүсдэг байна. За 15 дугаар яст мэлхий өөрийн нэг дугуй дүрсийг тавиад 15 дугуй дүрс боллоо. За хооснуудыг тоолъё. 1, 2, 3, 4, 5. За 5 дугаар яст мэлхийтэй нийлээд 20-ыг бүтээлээ. За 16 дугаар яст мэлхий өөрийн нэг дугуй дүрсийг тавиад 16 болголоо. Хооснуудыг тоолъё. 1, 2, 3, 4. Тэгвэл 16 нь 4-тэй нийлэхээр хэд бүтдэг байх нь? 20-ыг бүтээдэг байна. За 17 дугаар яст мэлхий өөрийн нэг дүрсийг тавилаа. Ингээд 17 дүрс боллоо. Хооснуудыг тоолъё. 1, 2, 3. За тэгвэл 17 нь 3-тай нийлэхээр 20-ыг бүтээдэг. За 18 дугаар яст мэлхий өөрийн нэг дүрсийг тавилаа. Хооснуудыг тоолъё. 1, 2. Тэгвэл 18 дүрс нь 2 хооснуудтай нийлээд 20-ыг бүтээлээ. Тэгвэл 18 2-тай нийлээд 20 бүтдэг байна. За 19 дугаарын яст мэлхий өөрийн нэг дүрсийг тавилаа. Ингээд 19 хооснууд нь 1. Тэгвэл 19 1-тэй нийлэхээр 20 болдог байна. За 20 дугаарын яст мэлхий өөрийн нэг дүрсийг тавилаа. 20 дүрс.
За ямар нэгэн хооснууд байна уу? Байхгүй. Тэгвэл байхгүй гэдэг зүйлийг яадаг вэ? Тэгээр тэмдэглэдэг 20-ыг нээлээд 20-ыг бүтээдэг. За одоо сайн ажиглаа хүүхдүүдээ. Эдгээр дугаарууд дундаас юу дутуу байна? Хэд гэсэн дугаар дутуу байна? За 10 гэсэн дугаар дутуу байна. За 10 дугаар хаана яваа болов? Хань жилийн олсон болов? Найзаа олсон болов? Бүгдээрээ ажиглая. Яваа 10 дугаар ясны энд гараад ирлээ. Энд мөн адил 10 дугаар. За энэ хоёр маань яах вэ? Би бинийг хайсаар л яваа байна. За би бинийг оллоо. Зөвдөө олчлоо. 10 нийлээд яддаг байх нь 20-ыг бүтээдэг байх нэ. За багш нь 20-ын тооны бүтцийг та бүхэнд дахин харуулъя. Сайн хараад ажиглаад аваарай. Та бүхэнд юу ажиглагдаж байна? Хараарай. За тэгээс 10 хүртэлтэй гарч ирлээ. Дээш өгсөн байна тийм ээ. За дараагийн тоонуудыг ажиглая. 10, 11. За эхний тоо яасан? Тэгээс 10 хүртэл ихсэн бол дараагийн тоо 10-аас 20 хүртэл ихсэн. Гэхдээ доошоогоо доод тоонуудтай хосолсон байна тийм ээ. За 10, 11-с 12, 8, 13, 7, 14, 6, 15, 5, 16, 4, 17, 3, 18, 2, 19-ийг 20. За ингээ 20-ын тооны бүтц бий боллоо. 20 нь 10-аас бүтдэг байна. 20 нь 11-ээс бүтдэг байна. За гэх мэтчлэн та бүхэн дэвтэр дээрээ 20-ын тооны бүтцүүдээ бичээрэй. За тэгээд 20-ын тооны бүтцээ сайн дуртаагаарай. Та бүхэндээ амжилт хүсье.